олон улсын дипломат харилцааны төв цэг нь өдгөө сүүлийн өдрүүдэд Бээжин хот болоод байна. Учир нь юу хэмээн байсан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүгд найрамдах хятад ард улсад ажилласнаас ердөө 4 хоногийн дараа буюу өнөөдөр Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин хятадд 2 өдрийн дээд хэмжээний айлчил хийж байна. За энэхүү айлчлалын хүрээнд хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэх. За мөн худалдаа эдийн засгийн үйл ажиллагааг тэлэх ийм зорилттой байгааг Оросын улбаны улсын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээсэн юм. За Оросын улбаны улсын сайтууд болон мэдээллүүдээс харахад энэхүү айлчлалд тус ус онцгой ач холбогдол өгж байгаа. Стратегийн түншлэлээ онцгой бөгөөд нэлээд чухал гэсэн ийм үгээр тодорхойлж авч үзэж байгаа. За айлчлалын хүрээнд мэдээж яригдах бас нэгэн асуудал бол Украины дайны асуудал байгаа. За Украины дайнтай холбоотойгоор бүгд найрамдах хятад ард улс нь энэхүү мөргөлдөөнийг яриа хилцээний замаар нэн дараа өндөрлүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг олон улсад илэрхийлсээр ирсэн байдаг. За нөгөө талаар бас нэг яригдах сэдв нь манай Монгол улстай холбоотой. Сибирийн хүч 2 хэмээх Монгол улсаар дайран өнгөрөх магадaltaй байгалийн хийн хоолойг маш наривчсан төвшөнд ярилцсанаа гэж Оросын улбаны улсын хэвлэл авав. За мөн бүгд найрамдах хятад ард улсын South China Morning Post хэмээх мэдээллийн сайтд бол дурдсан байна. За Си Жинпин болон Путин өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нийтдээ 40 гаруй удаа уулзж байсан. Гэхдээ энэ удаагийнх нь бол харьцангуй онцлог байгаад байгаа. Америкийн нэгдсэн улсын эрхч Трампын ажлын дараа болж байгаа гэдэг утгаараа. За нөгөө төгөөр Трампын ажлаас ялгаатай бас нэг тал нь энэ удаагийн айлчлалын эцэст талууд тунхаг бичигт гар үсэг зурхаар мэдээлсэн байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын ажлын дараа ямарваа нэгэн хилцээ юм уу тунхаг үр дүнд нь гараагүй, хоёр тал бол нэлээд зөрүүтэй ийм мэдээллийг хэвлэлийнхэнд өгж байсан. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампыг хүлээж авсан энэ айлчлалын үеэр хөндөгдсөн нэг асуудал нь Тайван байсныг та бүхэн мэдж байгаа. За Тайвантай холбоотой нэгэн мэдээллийг хүргэхэд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чуулган Швейцарын Женев хотод эхэлсэн. За энэхүү чуулганаар Тайван улсыг ажиглагчаар оролцуулах тухай хүсэлтийг бүгд найрамдах хятад ард улс эрс эсэргүүцсэн. За үүний улмаас Тайван улсыг энэхүү чуулганд ажиглагчаар оролцуулахыг дэлхийн эрүүл мэндийн байгууллага татгалзсан. За үүнтэй холбоотойгоор тус байгууллагын гишүүн Палау зэрэг улсынхан за эрүүл мэндийн технологийн хувьд нэлээд өндөр хөгжсөн. Олон улсын хамтын ажиллагаанд өндөр харилцагтай оролцдог Тайваны ийм тусгай статустай ийм субъектүүдийг оролцуулахгүй байх нь олон улсын түвшинд өвчний тандалт өрчлөн сэргийлэх хамтын ажиллагаанд саатал учруулж байна гэж мэдгдсэн. Гэхдээ дийлэх орнууд бол энэ байр суурийг дэмжээгүй. Ер нь бол Тайваны олон улс дахь байр суурь өдрөөс өдөрт суларч за ялангуяа дэлхий дээрх нэр хүндтэй олон улсын байгууллагууд дэх тус улсын оролцоо улам бүр хүмүүцээр байгааг энэхүү үйл явдлаас харж болохоор байна. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор нэмж тодруулахад бүгд найрамдах хятад ард улс болон Оросын улбаны улсын худалдааны эргэлт 2024 оны эцсийн байдлаар 245 тэрбум Америк долларт хүрээд байна. За энэ тоо хэмжээ нь 2020 онтой харьцуулахад даруй 2 дахин нэмэгдсэн тоо юм а. За яг худалдааны бүтцийг авч үзэх юм бол Оросын улбаны улс нь жилдээ 100 сая гаруй тонн түүхийн нефтийг хятад улс руу экспортлдог байгаа. За нөгөө талаар хятад улс нь Оросын улбаны улсад аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, за сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж буй цахилгаан автомашины экспортыг Оросын улбаны улс руу нэмэгдүүлсээр байна. За энэхүү хамтын ажиллагааны бас нэг дурддах асуудал нь бол гадаад валют буюу гадаад валюттай холбоотой байгаад байгаа. Оросын улбаны улс нь
нийт гадаад худалдааны хилцээний 40 гаруй хувийг Хятад ард улсын юанаар гүйцэтгэсээр байгаа. За энэ хувь хэмжээ нь ирээдүйд өсөх төлөвтэй байна. За үгээр Хятад ард улс нь ийхүү 1-7 хоногийн хугацааны зайтайгаар Орос улбаны улс болон Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчдийг хүлээж авсан Америк, Орос, Хятад гэсэн энэ гурван талт харилцаанд голлох үүрэгтэй болж ирж байна гэж олон улсын зарим шинжээчдийн зүгээс үзэж байгаа юм.